Та бүхэндээ муу 2666 армааныхаа 3 дугаар хэсгийг төлөвлөж байна. Таалан болгоно уу? Дөрөвдүгээр бүлэг. Зуны дунд сарын ихээр Английн хөдөө нутагт түмэн бодис цэцэглэн дэлгэрлээ. Олон хоногоор бороо их орсны улмаас Темза мөрний бүх цутгалан үерлэж хатсан хураа үр хүртэл амлин соёолов. Пирфордын газар шорооч ус чигийг ухтан эргэж өтгөн сахлаг өвс ногоо ургаж цэцэрлэгийн цаанаас шууд залгсан ойд олон амтан шивээлэх болжээ. Зэрлэг молтогчингууд удалгүй ойгоос гарч ирээд цэцэрлэгийн алтан зул цэцгийн мэрж орхиузаа гэж тоорны жолооч гоорт найгаад молтогчинд урих хавх тавьсанд хавханд орсон амтан шөнийн цагаарч орилж шарлан чихэнд чир болох нь цөөнгүй байв. Гэвч нэгэнтэйгүр Катрина хоригдсан, нөгөөтэйгүр гоорт нь өөрөө үргэлж ойд очиж хөөрхий мусаа молтогчны сэгийг зуглуулж явах нь эвгүй санагдах болсон учраас удалгүй энэ ажлаа орхив. Түүнээс гадна гоортныг ойд явж байхад шугуу дотроос нэг амтэн ширтээд байх шиг санагдаж дотор нь ард схийдэг байв. Энэ тухай эхнэртэй ярьсанд эхнэр нь инээд алдаад 5 дугаар генер хааны сүнс байлгүй дээ гэжээ. Гоорт нь бол тоглоомгүй айдаг болжээ. Бас шинэ асрагч Берлок агуй дэмийн хүүг дагуулan дандаа ойд очиж юугаар саатууд зугаалцуулдаг юм бэ бүү мэд хэдэн цагаар тэнд байх болсонд Гортны санаа зовж байв. Нэгэн удаа Горт нь эхнэрийгээ юм угаахт нь хамжиж байгаад дэмийн хүүгийн хувцсанд зөндөө хар ус наалдсан байхыг ажиглав. Тэр хүн нэг амтантай ноололтон тоглодог бололтой. Гэвч хүүхдийн хувцсанд амтны ус наалдсан байдаг авгай хүү хоёр Фирфордын ой шугуугаар зугаалдаг энэ хоёрын ямар холбоотойг Горт нь мэдэж чадсангүй. Ер нь ганц энэ ч биш. Пирфордын байшинд онцгой таавар шиг учир битүүлэг эвгүй юм олон тохиолдох болжээ. Катрина хүүгээ анхаарах нь улам багсаж шинэ асрагч авгайл хүүгийн эхийг орлох болов. Берлок авгай бол үнэндээ сайн хүмүүжүүлэгч бололтой. Дэмийн хүн нэн удахгүй түүнд тасжээ. Даанч тэр хүү ихтэйгээ хамт байхаас асрагч авгайтай хамт байх илүү дуртай байдаг нь хүний сэтгэлд юм оруулмаар. Тэрч байтугай ёсноос гаж өрөө зүйл шиг санагдана. Зарснаар бүгдээрээ энэ байдлыг хэдийн ажиглаад хүүхдийн сэтгэлийг урвуулж байгаа асрагч авгайг зэвүүцэж хөөрхий эхийг өрөвддөг байв. Зарснаар Берлок авгайг арилаад өгөөсэй гэж хүснэ. Гэтэл тэр авгай явах нь бүхэл өдөр ирэх тутам эз төрөх болж гэрийн эздийг хүртэл улам атгандаа оруулж байлаа. Катрина муу энэ бүхнийг мэдэж байвч яаж чадсангүй. Катрина хүүхдийнхээ хайрыг авсан хүнд атаархаж байгаагаа мэддэхгүй хичээнэ. Дэмэнийг хайртай хүнээс нь хагцааснаа өөрийн буруу гэж бодох тул дахин тийм байдалд хүрэхийг үл хүснэ. Берлок авгаа 2-7 хоногийн дараа Дэмэний унтдаг өрөөний өөдөөс арсан өрөөнд оруулж өгнө гэж хүсэхэд нь Катрина зөвшөөрчээ. Баян айлын ёс юм байлгүй дээ. Катрина өөрөө бол даруухан гэр бүлд өсөж хүмүүжсэн бөгөөд их нь түүний цорын ганц дотны хүн өмг түшгэнд байж билээ. Энд бол амьдрал өөр юм. Катрина одоо баян айлын их гэрийн эцэгтэй болсон учраас ажил үйл зам байдлаач энэ нөхцөлд тохируулах хэрэгтэй болсон юм байх. Катрина дахиад зав чөлөө ихтэй болоод ирэхээр түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж өглөг буйны үйл хийж өдөр нь улс төрийн яриа хөрөө болно.
Нөхөр нь Катрины энэ ажил явдлыг сайшаав. Катрина эмзэгхэн булбараа цэцэг шиг байснаа урдынхтай огт адилгүй эрчим чадал бүхий хүчиндээ бат итгэсэн эм арслан лугаа адил болжээ. Тоорн эхнэрээ чухамхүү ийм л байгаасаа гэж хүсэн мөрөөддөг боловч зан нь эрс хувраад ирэхээр жаахан санаа зовж байлаа. Гэвч эхнэртэй огт саад хийсэнгүй. Катрина үүлэн борооны хэрэгтч сэтгэл хөөрөв халуун янаг болжээ. Энэ нь дур хүслээс болохоосоо илүү зөвхөрөнгөө барсны шинж байсныг Тоорн ойлгосонгүй. Тоорн Лондонд элчин сайдаар томилогдсноосоо хойш нефтийн импортын асуудлаар голлох хүн болж ажил албанд хамаг цагаа зориулах болов. Тоорныг дорн зүгийн нефтийн эзэдтэй уулзан ярилцаж сайхан үр дүнд хүрнэ гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч их найдаж байжээ. Тоорн хэдэн 7 хоногийн дараа Саудын Арабид очих ёстой. Харин арабууд ажил төрлөөр яваа албаны хүн эхнэрээ дагуулахыг эр хүний хиймэрт муу гэж үздэг учраас ганцаар явах хэрэгтэй болжээ. Катринад энэ учраа хэлсэнд би л учрыг нь олохгүй юм байна гэхдээ энэ бол бидний соёлын нэг хэсэг юм да. Усыг нь нугаад ёсыг нь даг гэдэг юм хойно тэр оронд очиод үндснийхэн зан заршлыг бодолцох хэрэгтэй байна гэж Тоорн хариулав. Тэднээс чамайг тоож хүндэтгэх учиргүй юм уу? Хүндэтгэх л учиртай. Би ч гэсэн соёлын нэг хэсэг шүү дээ. Катрина. Би тэр нефтийн эзэдийг чинь мэднэ. Хүүхэн худалдаж явдгийг ч мэднэ. Тэдний хаа явсан газар янхан хүүхнүүд эргэлдэж байх юм билээ. Тэднээс чамайг өөрсөнтэйгөө адил гэж бодож байгаа юм болов? Үннийг хэлэхэд мэдэхгүй юм да. Тэр хоёр шөнө орой болсон хойно унтлахынхаа өрөөнд ярилцаж байлаа. Ам мөрийнхөд тийм ч аятай цаг биш. Чи юу хэлэх гээд байна уу гэж Катрина аяархан асуув. Энэ бол маш чухал томилолт юм да, Катрина. Тэднээс чамайг янхан хүүхэнтэй хонуулах гэвэл яах вэ? Тэднээс намайг тайган хүнтэй хонох гэвэл би хонхоос өөр замгүй болно. Юугаар дэнчин тавиад байгааг чи мэдэхгүй байна. Катрина арайхийн биеэ барьж. Энэ хэрэгт би ямар үүрэгтэй байх вэ гэж аяархан асуусанд чи эндээ үлдэнэ. Чиний хийж байгаа ажил бол үүнээс дутуугүй чухал гэв. Чи надтай их дээрлэхүү ярьж байна. Би чамд учрыг ойлгуулах л гэсэн юм. Чи тэдний хийгснийг хийвэл энэ ертөнцийг аврах юм уу? Тэгж хэлсэн ч болно. Катрина найгүй муухай харж бид бүгдээрээ янхан юм байлгүй. Чи тэдний янхан, би чиний янхан болж таарлаа. Одоо тэгэхээр орондоо орцгоё гэжээ. Жерми халуун усны өрөөнд удаж гарч ирэхдээ эхнэрээ унтаад өгсөн байх болов уу гэж горджээ. Эхнэр нь унтаагүй хүлээж байв. Сайхан үнэртэй усны тансаг үнэр Тоорны хамар өөд сэн хийв. Тоорн орон дээр очиж суугаад эхнэрээ удтал ширтэв. Катрина нэмсэглээд намайг уучлаарай. Би бүгдийг ойлгож байна гэлээ. Катрина нөхрийнхөө толгойг тэрч аваад өөрлөгөө татав. Тэгээд хоёул урд үзээгүй цоо шин маягаар үүлэн борооны хэрэг үүсгэлээ. Катрина өөрөө хөдлөлгүйгээр нөхрийгөө тас тэврээд энэ нэгэн хэргийг гүйцэлгэв. Катрина биеэ гүйцэд тавирсан хойно тэрсэн гараа сая сулрууллаа. Жерми эхнэрээ хараад өрөвдөх, бачимдах хоёр зэрэгцэв. За явж ийн ертөнцийг авран хамгаалтаач юм. Тэдний тушаасан бүгдийг ёсоор нь гүйцэтгээрэй гэж Катрина шивгэнлээ. Тэр шин Тоорны нойр хулжаа тагтны шилэн хаалганы дэргэд сартай шөнийн сайхныг багтан ажиглаж нойр мөлөн байгаа амьд амтнуу гэлтэй анир чимээгүй дүнсий хой хөвчийг харцуулаа.
ой хөвч унтаагүй байжээ. Тэндээс гинэт нэг амтан өөрийг нь хараад байх шиг санагдлаа. Тоорн дотогш орж дуран авчраад нүдэндээ тулган барив. Эхлээд юу ч харагдахгүй пад харанхуй байснаа гинэт нүдэнд нь нэг юм өртөв. Нүүрсний хоёр цог дээр сарны гэрэл тусаж ойгоод гэрэлтэж байх шиг. Хоорондоо ойрхон бүдэг шар өнгөтэй хоёр толд гэрэлтэж харагдав. Гэрэл нь тэдний гэрийн зүг чиглэжээ. Тоорны дотор зарсхийн зочиж дурангаа буулгаад гэдрэг ухрав. Ийм жигтэй юм үдсэндээ балмагдан дотор өрөөндөө нэг хэсэг байж байгаад шатаар хөл нүцгэн бууж гадаа хаалганы дэргэд хүрч сэмээрхэн гадагш гарав. Хүрэлцэн ч дуурахгүй намжин байлаа. Тоорныг ойр үнийг юм татаад байна уу гэлтэй өөрөө ирэхгүй урагшлав. Ширэн дотор ороод зогслоо. Тэнд юу ч алга. Өнөөх гэрэлтээд байсан хоёр цаг алга болжээ. Тоорн нуцаад хэд алхтал нэг бүлээхэн нэлцгай юм дээр гიშгэж орхиод амьсгаан бөглөрөн хажуу тийш зайлснаа тонгооч харвал саяхан алагдсан бололтой нэгэн молтогчин туулайнсыг хэвтэж байв. Тэр молтогчны толгой алга байж. Тоорн маргааш өглөө нэртлэн босож Гортноос молтогчин барих урих авах тавьж байгаа юу гэж асуусанд тавихаа болсон гэж хариулжээ. Тэгт нь Гортныг ойд дагуулan аваачиж молтогчны сэг байгаа газар очив. Гортн сэг дээгүүр бужигнаж байгаа ялаа батганыг модны өчрөөр үргэж зайлуулад байдлыг шинчгээр тонгойв. Та юу гэж бодож байна вэ? Манай энд араатантай болоо юу да гэж Тоорныг асуухад мэдэхгүй дээ ноёнтоо. Арай үгүй байлгүй дээ гэж Гортн хариулаад молтогчны хөшсөн сэгийг өргөж Тоорнд үзүүлэхдээ сэжиглэн ярвайж. Араатан амтан бол биеийг нь нэдээд толгойг нь үлдээдэг биз дээ гэв. Тоорн Гортонд молтогчны сэгийг зайлуулж үдсэн харсан юмныхаа тухай хэнд ч ярихгүй байхыг тушаагаад хоёул цаашаа явж байтал Гортн гинэт дороо зогсож. Энэ ой надад цаанаал нэг зөвүүн санагдаад байх боллоо ноёнтоо. Бас Бэлэг авгаа таны хүүг энд дагуулж ирдэг нь эвгүй санагдах юм гэсэнд. Дахиад битгий тэг гэж тэр авгаад хэлээрээ. Нугын тэнд ч сонин сайхан юм мундахгүй бий гэж Тоорн хариулжээ. Тоорны тушаасны Гортны ёсоор гүйцэтгэв. Үүнээс болоод гэр оронд нь баахан чиг ургаж байгааг Тоорн ажиглажээ. Тэр орой Бэлэг авгаа Тоорны ажлын өрөөнд орж ирээд хэлэх захирах зүйлээ зарцаар дамжуулдагт нь юу вэ гэж гомдол тавьж. Хэлсэн бүгдийг тань ёсоор биелүүлнэ л дээ. Гэхдээ гэрийн эзэн тушаах захирах юм а надтай нүүр тулж хэлэх ёстой баймаар юм да гэж тонирхон хэлв. Авгаанууданд хилэнгийн гал гялалцахыг Тоорн ажиглах зуур. Ялгаа юу байгаа юм гэсэнд. Ядуу чадваргийн ялгаа байдаг юм байгаа үсттэй, мистер Тоорно. Энэ айлыг өрхийн тэргүүлэгчгүй юм уу гэж бодмоор байна гэж хэлчгээд даруй өргөн гарч одов. Авгаа юу хэлэх гэснийг Тоорно ойлгосонгүй. Зарс нарыг хэлж байгаа бол тэднийг Катрина мэдэж захирдаг. Түүнээс гадна Тоорно өөрөө эзгүй байх нь олонтой. Гэр орны байдал санаанд нь хүрэхгүй байна гэж хэлэх гэсэн юм болов? Эсвэл Катрины айс цан гаргалахад хэцүү байна гээ юу? Гэрэл зургийн сурвалжлагч Габр Дженнингс Челси хороололд 3 дугаар давхарт байдаг ядмагхан байранда нойр нь хурж өгөхгүй зовж суув. Дженнингс өөрийн авсан Тоорныхны олон янзын батарейг өрөөнийхөө хананд игнүүлэн нааснаа ээлж дараалан харлаа. Ийм батар нэлээд олон байжээ. Оршуулгын үед авсан уйдгар түрэн бараан зургууд байна. Булшны дээр хөшөөн донд сууж буй нохойн зургийг томоор, хөвгүүний зургийг томоор авсан нь байж байна. Энд бас төрсөн өдрийн баяраар авсан зургнууд байна.
Хүүхдийн өрлөг ихөө тараа зогсож буй Катрины Петер. Алиа салбитаа хувцсумсан өрлөг ихийн гав ганцаархнаа байгаа Петер байна. Энэ сүүлчийн зураг Дженнингсийн сонирхлыг гойд татдаг аж. Юу вэ гэвэл өрлөг ихийн толгой дээр бараан толб гарчээ. Гэтэл зурагт ийм толб гарах нь бишгүй дээ нэг байдаг. Гэтэл энэ зургийг хараад байхад нэг золгүй явдлыг ёрлсон тэмдэг гэмээр санагдана. Зургийг хайсан гэмцэн юм уу? Өрлөг ихийн толгой дээр бараан толб гарчээ. Гэтэл зурагт ийм толб хүзүүгээр нь ороосон байв. Уг нь бол ийм согогтой зургийг хаях л ёстой байсан. Харин энэ зургийг үлдээсэн нь онжээ. Дараа нь юу болсныг мэдэх хүнд бол энэ толб хөөрхий Чесагийн толгой нь өнхрөх ёрн ороод байсны тэмдэг юм байна гэж бодмоор байгаа нь аргагүй үнэн. Дараагийн зураг дээр Чесагийн бие олсноос дүүжлэгдээд байгааг буулгасан байна. Үнэхээр болж өнгөрсөн аимшигт явдлын тухай энэ зургаар нэгэн бүлэг дуусжээ. Энэ цуврал зураг бүгдээрээ нийлээд хар дарсан муухай зүүдийг гэрэл зурагт буулгасан бичлэг шиг болсон байв. Энэ нь Дженнингс аятайхан санагдана. Дженнингс тойрныхныг боломжтой бүх аргаар судалж өөр хэний ч олоогүй байгаа нэг юр бусын зүйлийг эднийхнээс олж мэдэв. Дженнингс Америкчуудтай холбоо сүлбээ хийж байгаад тойрныхны удам судрыг ухаж төнгөсөн аж. Тэгсэн чинь Катрина нь Оросын цагаачлаас гаралтай төрсөн эцэг нь амиа хорлож өгсөн байж. Тэр хүн Миннеаполис дахь конторынхаа дээвэр дээрээс нисэж өгсөнийг Миннеаполис Таймс-ны өгүүлэлд бичсэн байлаа. Эцэг нь амиа хорлосноос хойш 1 сарын дараа Катрина төрж эхэн удалгүй өөр хүнтэй сууж шинэ нөхрөө даган Нью Хэмпширт очжээ. Катрина хойд эцгээрээ овоглох болсон байна. Өнгөрсөн бүх хугацааны турш Катрина хаяа нэг ярьслага өгөхдөө хойд эцгийгээ нэг ч удаа дурдж байсангүй. Мань сурвалжлагч нэгэн хэргийн өчгийг барьж авлаа гэж Улаанбаат итгэх болжээ. Дженнингс гагцхүү элчин сайдын өөрийнх нь Петер дутуу байгааг маргааш гүйцэнэ гэж найдаж байв. Хутагт нарын сүмд сурвалжит хосын ураг холбох ёс төрийг гүйцэтгэх учир тойрныхан тэнд байлцах нь бараг л автай билээ. Ийм үйл явдал уг нь Дженнингсийн сэтгэлд нийцдэггүй боловч одоо болтол Азийн тэнгэртээ яваа. Энэ удаач аз таарах болов гэж найдана. Ураг холбохын урд өдөр Торн бэмб гарагт элчин сайдын яамд хийдэг ердийн ажил явдлаа орхин Катринатай хамт хотоос гадагш гарчээ. Их нэртэйгээ хэрэлдэж дараа нь үүлэн борооны хэргийг жигтэй хажийн анзаар хийснээ санаад сэтгэл амаргүй байх болсон учраас их нэртэйгээ хоёулахнаа байж чухам юу болоод байгааг нь мэдхийг хүсчээ. Сүүлийн хэдэн сарын дотор Катрина анх удаа сэтгэлэн сэргэж хотоос гадагш гарсандаа баярлан эрүүл салхинд нөхөртөөгөө хөтлөлцөн явж байлаа. Өдийн хэрд хоёул Стрэйтфордод очиж уран сайханчдын тоглосон Лир Ван жүжигийг үзэв. Катрина жүжигийн үйл явдал хамаг анхаарлан татагдан тэрч байтугай нулим сунгаж суулаа. Лир Вангийн үгэнд сэтгэл нь бүр уяран хайлж, мэлмрүүлэн ойлгохтон жүжиг дуусаж үзэгчд тарсан хойно хөнгүй театр Торн эхнэрийн удтал харагдан тайтгаруулв. Машиндаа эргэн ирж цааш явцгаах үед Катрина мөн түрүүчих шигээ нөхрийнхээ гарыг аяархан атхан барилж сэтгэл нь хөөрн тэр хоёр ойрт байгаагүй янаг халуун харилцаж байлаа. Катрина одоо ер нь их уйран болж голын дэргэд очиж зогсох үес дахиад ласгаруулан уйлж хүүгээ алдахгүй гэж айж явдгаа ярьж хүүд нь гай зовлон тохиолбол өөрөө тэсгүй гэдгээ ярьжээ. Хүүгээ хаанаас алдах вэ Кэти минь? Амьдрал арайч тийм хатуу хөтөө байхгүй үзээ гэж Торн түүнийг аргадан инхрийлж тайтгаруулв. Торн ойрт эхнэрээ Кэти гэж инхрийлэн дуудаагүй болохоор сая ингэж дуудсан нь сүүлийн хэдэн сар тэр хоёрын хүйтэн хүндий байх болсныг сануулгах шиг болов. Хоёул асар том царс модны ёроол зүлгэн дээр сууж Катрина бүр шивгэнэх тооны аяархан дуугаар "Би
айгаад байх юм гэсэнд айх юм огт байхгүй шүү дээ гэв. Катрина дэрэгдүрээ нэгэн том майд цох өвсөн дотор явж байгааг ширтэн суув. Юунаас айгаад байгаа юм? Айлгүй яах вэ? Тоор нэхнэрийнхээ цааш ярихыг хүлээн өөдөөс нь харав. Би сайн цаг өнгөрөх болов гэж сайн юмнаас айдаг. Би султаа болохоор муу юм болов заа гэж айдаг. Чамайг урагштай явсан ч, урагш муутай явсан ч айдаг. Бас би чиний сайн, саар, ямар ч ажилд өөрийгөө огт хамаагүй юм уу даа гэж айдаг. Чамайг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болох болов. Тэгээд өөрийн зэрэг дэв таараагүй ихнэр намайгаа голох болов гэж айдаг юм аа. Джереми минь. Чи хийх юмаа их сайн хийдэг шүү дээ гэж тайтгаруулахыг оролдоход би дуртай дургуул хийж байдаг юм гэв. Энэ жирийн нэг үнэн үг тэр хоёрын сэтгэлийг тайвшруулж зарим зүйлийн учир байдалд мэдгдлээ. Чамд эвгүй санагдаж байна уу гэж Катриныг асуухад жаахан тийм гэж Жереми хариулав. Миний хамгийн их хүсдэг юмыг чи мэдэх үү гэхэд нь Жереми толгой сэгсрэв. Нутагтаа харгасан гэж хүсдэг юм. Жереми өвсөн дээр хөвтөөд царсны ногоон навчийг ширтэж байлаа. Миний хамгийн их хүсдэг юм энэ дээ. Жереми минь. Төрсөн нутагтаа очивол бидэнд айх аюулгүй болно. Нэг хэсэгтээ дуугүй болцоож Катриныг зэрэгцэн хэвтгтэн тоорн түүнийг тэврэв. Энд ч айх аюул байхгүй л дээ. Чамд тэврүүлээд хэвтэж байхад. Тийм ээ. Катрина нүдээ аниж царайд нь нэгийг хүсэн мөрөөдсөн инээмсэглэл тодров. Тэр чин Нью Жерси тийм ээ. Тэнхийн гүвэн дээрх чинь манай жижигхэн ферм биш үү? Бидний ажиллаж байсан ферм биш үү гэж Катрина шивнэв. Тэр чинь их том гүвээ шүү, Кэти. Мэднэ. Бид туулж барахгүй. Зөөлөн салхи сэвэлзэж модны навчис сэрвгэнэв. Жереми Катрина хоёр бие биенийхээ нүүрэн дээгүүр нарны туяаг үйлгэнэн бидэртхийг дуугүй ажиглан хэвтлээ. Димэн чадаж магадгүй. Хүү маань сайн аж ахуйч байж мэдэх юм гэж Жереми шивгэнэв. Юу л бол хүү чамайг дуурайсан юм? Тоор нь хариу хэлсэнгүй. Катрина үргэлжлүүлэн нээрэн шүү. Надтай огт хамаагүй хүн шиг байдаг юм гэлээ. Тоор нүндийн Катрины гунигалсан царайг хараад юунд ингэж ярина вэ гэсэнд Катрина юу гэж хэлэхээ мэдгүй гайхшран мөрөө хөдөлгөөд димээ ер нь толгоогоо даасан хүү юм. Ерөөсөө хэнийг ч хэрэгсдэггүй юм уу гэмээр байдаг. Тэгс санагдаж байгаа юм. Хүүхэд чинь ихтэй хайртай байдаг байтал манай Димийн надад тийм хайртай байдгүй. Чи ээжтэй хайртай байсан уу? Тийм ээ. Эхнэртэй хайртай юу? Тэр хоёрын харс тулгарч Жереми эхнэрийнхээ нүрийг илж таалсанд Катрина нөхрийнхээ гарыг үнсэж эндээс явмааргүй байна. Насаараа энд ингээд хэвтээд баймаар байна гэж шивгэнэв. Нэг хэсэг дуугүй байсны дараа тоор нам нээж. Ингээд байна шүү, Кэти. Би чамайг анхаарад энэ дэлхийн хамгийн хөөрхөн хүүхэн байна даа гэж бодсон. Гэхдээ нь Катрина баярлан инээмсэглэв. Би одоо ч гэсэн тэгж боддог юм шүү, Кэти. Одоо ч гэсэн тэгж боддог гэж Жеремиг шивгэнэхэд би чамдаа хайртай гэж Катрина өгүүлж. Би чамдаа маш их хайртай гэж Жереми хариулжээ. Катрины уруу өмөлцөн нүдэнд нь нулимс мэлтэгнэж. Одоо хоёулаа дахиад юу ч ярихаа бай. Чинийхээ саяхан хэлснийг цээжиндээ хадгалж явъя гэжээ. Катриныг дахин нүдэ нээхэд харанхуй болсон байлаа. Тэр хоёрын шөнө орой болсон хойно Пирфордод буцаж ирэхэд гэрийнхэн нь цөм унтсан байв. Жереми Катрина хоёр камин зуухаа галлаж дарс хундагалж аваад ширэн бүрээстэй зөөлөн буудан дээр зэрэгцэн суув.
Бид цагаан ордонд очиод юу хийх вэ гэж Катриныг асуухад тэр ч өдий байна да гэв. Тэнд үүлэн борооны хэрэг үүсгэж болох уу? Яагаад эс болсон юм бэ? Линкольны унтлагын өрөөнд тийм ажил хийж байх нь эвгүй биш үү? Юу нь эвгүй гэж? Бузар юм хийж байна гэх байх. Линкольны унтлагын өрөөнд үү? Тийм, яг түүний орон дээр. Гайгүй заашлаад өгөх байлгүй дээ. Тэр чинь бидэнтэй нийлж мэдэх юм. Тоор нь инээд алдаад ихнэрээ тэрвэрэн таалав. Бас тойрон аялагчдад дасах хэрэгтэй болно. Тойрон аялагчид Линкольны унтлагын өрөөгөөр өдөрт 3 удаа дайрч өнгөрдөг гэж Катриныг нэмж хэлэхэд бид хаалгаа төгжиж орхино гэв. Үгүй тэгж таарахгүй. Тэгснээс төлбөрийг нь нэмэгдүүлвэл дээр. Эхнэрийнхээ сайхан ааштай байгаад баярлсан Жерми дахин инээд алдав. Катрина бүр хүүхэд шиг аяглан төрөх гэтэж наашаа хар. Ерөнхийлөгч эхнэрээ авч байгааг хар гэхтэн Кэти гэсэнд Кэти Жери хоёр хоёулаа хамт Линкольн өвгний ясан өндөлж байгаа да гэв. Чи минь өнөөдөр юу болох нь энэ вэ гэж Тоор нь эхнэрийнхээ томоогүй загнахыг намдаах гэсэнд чамаас боллоо гэжээ. Катрина инээд алдаж Жерми ч бас даган инэв. Энэ өдөр энэ шөнө Катринагийн чухам хүсэн мөрөөддөг ёсоор сэтгэлд нь нийцтэй өнгөрчээ. Маргааш өдөр нь бас сайхан эхлэв. Өглөөний 9 цаг гэхэд Тоор нь бураг барилдах ёстод очихоор хувцас өмсөд зочлох танхимдаа орж ирээд Кэти гэж ихнэрээ дуудсанд би арай болоогүй байна гэж халуун усны өрөөнөөс хариулхан сонстов. Бид хожимдох нь байна. Тэгхэл байх та. Тэднийхэн бидний хүлээн шүү. Түрглээрээ. Хичээе. Дэмэнийг хувцалсан уу? Хувцалсан байлгүй. Бид хожимдож болохгүй шүү. Гортон авгааг идэхэн бэлдэж байгаарэ. Би цай уухгүй. Би юм. Түрглэх юмсан. Жолооч Гортон урт хар машина гадаа хаалганы дэргэд авчир зогсоосон байв. Тоор нь гадагшаа гарч Гортныг жаахан хүлээнүү гэж дохиод тэр даруй галтгооны өрөөнд эргэж очив. Катрина өрөөнөөсөө гарч явуут тундаа цагаан платныхаа бүсийг бүсэлж Димэний өрөө тийш очиж одоо явцгаая Димэнэ. Бүгдээрээ бэлэн болоод байна шүү гэж чанга дуудав. Димэн хүү өрөөндөө байсангүй. Халуун усны өрөөнөөс ус цалхилагч хэмээн сонсдогт нь Катрина даруй тэнд очиход Димэн усанд суусан хэвээр. Бэлэг авгаа түүнийг үргэлжлүүлэн угааж байгааг үзэж тэчиатан дугаалтаж Бэлэг авгаа хүүг эртгэн хувцлаад байгаарэ гэж би танд гэж уурсан өгүүлсэнд хэрвээ эзэгтэй та дургуйцахгүй бол энэ хүүд цэцэрлэгээр зугаалсан дээр байх гэв. Бид хүүг сүмд авч очино гэдгээ танд хэлсэн шүү. Тэнгэр ийм сайхан байхад жаахан хүүхдийг сүмд авч очиод яах юм? Катрина бие барьж 50 ярихыг хичээв. Өршөөгөөрэй. Бид сүмд очих чухал хэрэгтэй гэсэнд энэ хүү сүмд очиход баг балчир байна. Тэнд очиод зүггүйтэн гэж Бэлэг авгаа өөрийнхөөрөө зүтгэв. Та миний хэлснийг ойлгохгүй байна уу? Хүүг сүмд авч очих ёстой юм гэж Катрина эрсгэн хэллээ. Катрина загнаж зандрахад Бэлэг авгаа гомдон үрчгэнэв. Дэмийн хүүчнийг тусгүй юм болж байгаа гадарсан бололтой асрагч ихийнхээ дэргэд очиж зогсов. Шалан дээр суугаа авгаа ихийг үлээж хараад энэ хүүхэд урд нь сүмд очиж байсан уу гэж асуув. Очиж байсан үгийн танд ямар хамаатай юм бэ? Кэти гэж Тоор нь гаднаас дуудлаа. Одоохон очлоо гэж Катрина хариулаад авгааг муухай харсанд авгаа өөдөөс нь адилхан муухай харжээ. Өршөөгөөрэй. Би бодож санснаа хэлье. Сүмд ураг холбох католик шашны Дими Балаа ямыг энэ 4 настай балчир хүүхэд ойлгоно гэж бодож байна уу? Гэхдээ Катрина дүрсгийн амьсгаан давхцаж
Би католик шашинтан. Манай нөхөрч католик шашинтай юм шүү. Бэлэг авгаа гэсэнд католик шашинтан байхдаа юу базаадаг юм гэж авгаа хариулав. Ийхүү гинэт дайрт давшилсанд Катрина хөдөлж чадахгүй хөшөж орхиод зогсож байлаа. Та манай хүүг 5 минутын дотор хувцаслаж машин дээр авч очих хэрэгтэй болж тээ. Эсвэл өөр газар ажил олж хийх үзье гэж Катрина чадах ятгаараа тайван өгүүлв. Тэгдэг ч юм уу да. Таны дурын л хэрэг. Бодъё. Тэгэлгүй дээ. Ингээд дуугүй болцгоож Катрины эргэн гарах гэтэл ингэхэд сүмийн тухайд гэж Бэлэг авгааг өгүүлэхэд юу гэв гэсэнд та энэ хүүг дагуулж явсандаа харамсах болно гэжээ. Катрина гарав. 5 минут ч болоогүй байтал цэвэрхэн хувцсан димэнийг машины дэргэд хөтлж ирлээ. Та бүхэндээ Муу ёр 666 зохиолын 3 дугаар хэсгийг толилуулав. Та бүхэнд манай сувг таалагдсан бол лайк, шеэр, бас subscribe хийхээ мартаоцай. Баярлалаа.